бүгдээрээ сайн уу? Тэгээд удаан хугацааны дараах нэг бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ болохоор нүдийг илүү урт бас том харагдуулах нүдний бодолд хамтдаа хийж сурцгаая. Тэгээд бодолт руугаа орцгоё. За өнөөдрийн бодолт болохоор нүдийг илүү урт бас том харагдуулах тийм зорилготой бодолт байгаа. За яг чигээрээ харж агаад нүдний энэ урт, энэ нүд, энэ шанаа, энэ зай, нүдний урт, нүд хоорондын зай, энэ тав ингээд таван тэнцүү хэсэгт байвал нүд илүү ийм зөв хэмжээтэй харагддаг байх. Тэгэхээр ингээд үзэнгүүт миний энэ хэсгийн зай жоохон уртаагаад тэгэнгүүт миний нүд ерөнхийдөө жоохон богинохон жижиг нүдэндээ ордог. За тэгэхээр энийг яаж урт харагдуулах вэ? Энийг урт харагдуулж иж энэ зай илүү адилхан болоод илүү зөв төрх рүү ойртно гэсэн. Тэгэхээр бүгдээрээ бодолтондоо орцгоё. За хамгийн түрүүнд чигшүүлэх пайдаар арьсаа арчина. Арьсаа заавал цэвэрхэн тэгээд шинээр дахиж чигшүүлж иж будах хэрэгтэй. За ангийн гээлэн тосыг би хэрэглэх дуртай. Манай салууны артистууд ч гэсэн хэрэглэх дуртай. Яагаад заавал гээлэн тос вэ гэхээр усан суурьтай будалтыг илүү тослогдуулахгүйгээр сайн чигшүүлж өгөөд тэгээд өдрийн турш удаан байхад тусалдаг. Жигд тараагаад тэгэд арьсандаа ус чинхийг хүлээн. За ингээд ерөнхийдөө яг нөө гулгаад байхгүйгээр жоохон энэ зууралцсан шинжтэй болцсон байна. За энэ дээр шууд праймераа түрхэнэ. За энэ Лаурагийн энэ праймер бол угаасаа бест чигшүүлдэг. Энийг нэмгэн тараагаад өгчин. За тэгээд Dior-ийн Skin Glow Foundation. Спатулагаар яаж фаундейшн түрхэх вэ гэхээр яг энэ нэг талын өнцөгт нь одоо ингэж жоохон шахаад доороос нь тэгээд ингэж татчихна. Энэ талтаа биш яг энэ талтаа. Ингэж фаундейшн аваад за тэгээд авсан талаараа хашаага гээд татчихна. Ерөөсөө яг жоохон чанга дарах юм бол юм нэмгэн, жоохон сул дарах юм бол жоохон их очно. Энийг өөрөө тохируулна тий. За тэгээд спонжороо хөнгөн товшоод би авчна. Би яагаад спатула хэрэглэх дуртай вэ гэхээр нэгдүгээрт мэдээж арьсанд их нэмгэн очиж байгаа. Хоёрдугаарт гэх юм бол бүтээгдэхүүний маань айгүй их гамна. Яг багсаар уусах гарч бид нар ингээ багсандаа амар их будаг уусгаад үлдээчдэг штэ. Тэгээд дараа нь цэвэрлэхэд амар төвөгтэй те. Тэгвэл спатула амар цэвэрхэн. Тэгээд дээрэс нь будаг баг шахна. Тэгээд арьсан дээр яг нэмгэн зузаан очихоо өөрөө мэдээд тэгээд заавал ингээд бүх хэсэгт нь ингэж нялаад авахгүйгээр зүгээр хөнгөн уусгахад бас илүү жигд болоход тусалдаг. За тэгээд 0.5 номерын консилероор гэрэл тавина. Ерөнхийдөө яг нүдний доор ингэж тавихад яг энэ нүдний энэ зохины хэсэг рүү аягүй зузаан консилер очиод тэгээд инээхэд ингээд зураас гараа ялгардаг штэ. Жохон хялгсан үрчлээнүүд. Тэгэхээр тийм юм үүсэхгүй тул яг гэрлэр ашиглаж байгаа ч гэсэн стил консилер үүд аргач зузаан хിവэрэ байгаа. Тийм учраас маш бага тавина. Энэ шанаар үнийг их оруулаад дими хошоогоо. Ерөнхийдөө яг нүдний төгсгөлийн эндээс одоо уруул руу гэх юм уу? Энүүхэн энэ хэсэгт явж өгвөл илүү цэвэрхэн. Шанаар оруулаад ингэ консилер их тараачих юм бол хацар өргөн харагдана. За тэрөө энд явна. Бүр ингэж чимэгч байгаа. Хамрын үзүүрээс эхлүүлээд дээшээ юм нэг зураас. Энэ зураасыг дали хийчих юм бол хамарчин тэр чигтээ ерөнхийдөө дали харагдах гэдэг. Тэгэхээр маш болгоомжтой нарийнхан цэвэрхэн зураас гаргаж өгнө. За тэгээд setting powder явна. Setting powder-аар арьсаа төгчж өгчиж бодол маань илүү удаан тухтана. Fenty-гийн энэ setting powder-т би их дуртай. Гоё үнэртэй тэгээд айгуу сайн байрдаг, бас усны хамгаалттай байдаг. Энэ бол setting powder-ыг хэдий ч нээх нялах тусам арьс илүү сайн төгчөгднэ л гэсэн. Гэтэ өдөр тутамд бол тэгж их нялаад авах шаардлагагүй. Гэхдээ шаардлагатай үед бол аль болох ихийг тавих хэрэгтэй. Шууд ингэж хүрэхэд ямар ч
наалтж байгаа юм байхгүй. Арай шүнтэлтэй авчижээ. Setting powder тавьж дууссаны дараа арьсан дээр ерөнхийдөө нэг юм баг өмссөн юм шиг нэг юм жоохон барьцалтсан тийм мэдрэмж төрнө. Тийм мэдрэмж төрсөн бол будагчаа илүү удаан тогтно гэсэн үг. Өдөр тутамд бол эсрэгээрээ тийм мэдрэмж төрөх юм бол байнга хийж будах юм бол нөхцөлт. За сүүдэр болохоор Нарсын энэ бүзийг хэрэгжилж байгаа ойрт. Тэгээ ерөнхийдөө нүдний хараас урагшаа оруулахгүй. Энэ хамарнаас доошоо оруулахгүй. Хамарнаас доошоо оруул хацар унжиж харагдана. Эндээс урагшаа оруулал хэтэрхий их сүүдэртэй харагдана. Жохон бохир харагдана гэсэн. Эхлээд ийм зураас тавьчихна. Тэр зураасаа дээшээ доошоо хоёр тал руу бас урагшаа уусгаад өгчнө. За шанаа болохоор яг энэ ясны доор. Би бол ерөнхийдөө ийм бүрэнхий зовын нүүрний хэлбэртэй. Тэгэхээр надад бол ийм шулуун ийм сүүдэр хацар өнгөлөгч өгнөө зөхгүй гэсэн үг. Тэгж тавьж болно. Гэхдээ тэр нүрийг илүү V line харагдуулахын тулд яг энэ дээрээсээ доошоо чиглэлтэй ингэж сүүдэрлж өгчиж. Гэтэ ийшээ эндээс доошоо оруулахгүй те мэдээж. Ингэж сүүдэрлж өгчиж нүур маань илүү юм шөвгөр V line харагдана гэсэн үг. Тэгэхээр энэ хэсгийг бас жоохон сүүдэрлэж. Хамарны сүүдрийг болохоор иймэрхүү дали нарийнхан ийм багсаар тавина. За тэгээд сүүдэрнээсээ авлаа. Эхлээд хамарны доор. За тэгээ хоёр хажуу талд. Тэгээд дээдлэлт нь. Ийм хамарны үзүүрээ эхлээ гаргаад өгнө. Эхлээд үзүүрээ гаргаад өгнө. За тэгээд дээшээгээ хоёр зураасаа зурна. Хамарны энэ хоёр хажуутлын сүүдэр ойрхон байх тусмаа хамар өндөр харагдана тийм. За тэгээд хит юм палбар бор зураас зурж болохгүй тийм. Хамарны энэ хэсэг ерөнхийдөө ясан дээр юм нэгэн арьс байдаг учраас товшиж тавиул илүү цэвэрхэн харагддаг. Тэгэхгүй ингээд шарчиж ингээд тавиад ах юм бол цаанаас нь арьс маань ялгарч гарч соорч гарч ирээд нөгөө муха бохир тийм муха харагддаг. Ерөнхийдөө жоох юм дотгошоо хагас дуурсан маягтай тавиул илүү гоё хэлбэртэй харагддаг. За тэгээ хамарны энэ дээдлийг болохоор ерөнхийдөө хөмсөг рүү биш нүд рүү ингээд оруулаад өгч. За нэгэнд хамар ярьсны хамарны хайлайтаа шууд явчих. Энэ Dior-ийн энэ шинэ гарсан хайлайт. Энд гэхдээ жоохон ягаан. Гэхдээ хамран дээр бол асуудалгүй. Ийм ягаан өнгөтэй. За энийг ийм жижиг багцаар аваад хамарны үзүүр дээр шууд ингэ шонтоод ирж чад. Тэгээ хамарны амхай хэсэг дээр хамарны голын ясан дээр 3 салгаж тавина шүү нийлүүлэхгүйгээр. За ингээ хайлайттайгаа хамар маань илүү гоё хэлбэрчж харагдана. За нүдэ бодохдаа энэ Urban Decay-ийн энэ primer-ыг хэрэглэдэг байгаа. За шууд энийг нүдэн дээрээ энэ primer болохоор давуу тал нь ерөөсөө өнгө хувирахгүй яг арьсны өнгөөр уусаад орчдөг. Маш болгоомжтой ингэж хөнгөн тавших хэвээр. Яг ингэ тэн тавих хэсэгтээ ерөнхийдөө праймераа хөнгөн тараагаад тэгээ энэ маань шууд зохины арьсыг ингээд хуурай болгоод тэгээд тэн тавихад яг өнгөөрөө гарна. Нэгдүгээр хоёрдугаар удаан тогтно гэсэн юм зориулттай. Сая гэрийн тог тасраа заа би бүр 2 цаг хүлээлээ сууртайгаа. Амар. Бүр яг шантрах чинь. За ингээд тэрэндээ би Natasha Denona-гийн энэ Golden Palette-ийг ашиглана. Яа тэгээд ийм бүрэнхий ийм сэвсгэр үстэй багс аваад за энэ бүрэнхий багс ерөнхийдөө бол тэнийг маш гоё уусгаж өгдөг. Тэгэхээр энэ палетныхаа энэ цавир өнгийг эхлээд авлаа.
За тэгээ нүдийг ерөнхийдөө урт болгож том харагдуулахын тулд урагшаа нь бас хоошоо нь уусгаж өгнө. Хэрвээ таны нүдээс стил том харагдуулмаар байгаа ч жоох ойрхон зайтай бол энэ уртлын тэнийг ерөнхийдөө тавьж өгөхгүй байвал зүгээр. Эсвэргээрээ хол зайтай бол урагшаагаа сайн тэн тавина гэсэн үг. Тэгэхээр би бол нүдээ айлал тал руу томруулах учраас урталтаа бас хойноо тавьж өгнө. За ингээд нүднийхээ доороос эхлээд дээшээгээ бүрэн хэлбэртэй уусгаж өгнө. Ерөнхийдөө уусгаад дээшээ хөмсгөрөө хөргөсөж болно. Нүдний төсгөлийг сунгах учраас жоохон төсөглөөс сунгах маягтай. Эхлээд энүүхэн эндээ урагшаа хоошоо нь уусглаа. Хамгийн сүүлд нь дээшээ уусгах. За би ерөнхийдөө бол яг юм YouTube-ийн бичлэгнүүд дээр айлуулах ганцаарчилсан мэргэжлийн сургалтаа авахдаа яг яаж заадаг тэр одоо зааж өгдөг зүйлсээ ярихыг хичээдэг. Тийм болохоор ерөнхийдөө бол бараг л үнэгүй онлайн сургалт гэж та нар маань ойлгож болно. Гэхдээ яг анх яаж биологшаасаа ямар техникүүд сурж исэн тэрийгээ ерөнхийдөө бол чадлаараа нэгийн ч нууж хаахгүйгээр энийг яг төлбөртэй заана, энийг үнэгүй заана гэсэн юм байхгүйгээр ерөнхийдөө бүгдийг нь ярьж өгж ойлгуулахыг хичээдэг. Гэхдээ мэдээж цаг бага учраас урангуулах хэрэгтэй байдаг. За ингээд төсөглөө уусгаад энийг яг нүдний энэ уртлын энэ цагааныг үлдээн. Тэгээ ерөнхийдөө хамрын сүүдэртээ ингээд уусгаад оруулаад байна. Үнэхээр нүдний энэ орон зайг илүү томруулж өгнө. За эхний энэ тавьсан өнгийн тэн маань ерөнхийдөө бодолд уусгаад харагдахгүй учраас аль болох том зайтай тэлж тавих хэрэгтэй. За тэгээд энэ дараагийнхаа тод өнгөө авлаа. Багсаа мэдээж жижигрүүлэн те. Тод өнгө тавьж байгаа учраас багс маань бүр ихэд гисэн жижигхэн юм багс байгаа. За тэгээд энэ тавьсан тэнийхээ дотор талд нь тавиад тодлоод явчихна гэсэн үг. Яг нүдийг том харагдуулах жоохон хуургалттай тийм бодол хийж байгаа учраас ерөнхийдөө жоохон тод бутсан зүгээр. Яагаад гэвэл бүтгэн бодох юм бол нэг ялгаа нь харагдахгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө хуургалттай бодолтыг тод бодох тусам л илүү гоё харагдана гэсэн үг. Манай охтуудаас үйлчлүүлэх гэж орж ирчээд би яг тод будмааргүй натурал будмаар энэ. Гэтэ ингээд нүдэ том хацраа шүүр харагдуулмаар байна гэж хэлээд байдаг. Энэ ерөнхийдөө бол бараг л боломжгүй. Натурал бодолт чинь натурал гэсэн үг. Яг чи ямар байна тэрийг жоохон тодлоод баг зэргийн өөрчлөлт өгнө гэсэн үг. Үнэхээр тод будж иж тэр нүдийг том харагдуулж нүрийг шүүр харагдуулах тэр эффект нь илүү мэдэгддэг. Одоо бол амар эвгүй харагдчихаас тэ нэг юм цохиулсан юм шиг те. Гэтэ trust the process, okay? За нүдний доотлоо одоо будна. Тэнгүүд нүдний доотлоо будахдаа яг энд ингээд бөөнөрөө нүдний төсөглийг байна гэж одоо тод өнгө авцмаар штэ. Эндээс энэ хүртэл нүдээ сунгана гэсэн үг. Одоо энэ нүдний төсөглийн аягны төсөглийг энэ байна гэж тооцоолно гэсэн үг. Тэгэхээр эндээс доошоо нүдний энэ доотлын зураасыг зурж өгнө. Анестезиагийн soft clam энэ хоёр бор өнгө бол бүр юугаарч солишгүй бор. Энэ хоёр бүр амар гоё бор өнгө, амар тод гардаг. Гэтэ гэмн жоох үүрхэд идэг. Тэгтэл стил гоё. За энэний энэ бараан борыг энэ жижиг ийм багсан дээр авлаа заяа. Тэнгүүтээ нүдний энэ төсөглийг илүү гаргаад ингээд зураад өгч. Ингээд доошоогоо уусгаж. Энэ урт хэсгийг жоохон болгоомжтой оруулах хэрэгтэй. Би жоохон заваан зурчлаа. Тэгэд ингэж нүдээ аниулгаж аваад доод хэсэгтээ доод давхраа зурчих. Ингээ аниулгахаар угаасаа ингээ сүудрлж харагдан заяа энэ нүднэр. Энийг энэ дээр нь биш. Доороос нь жоохон ингэж диагонал маягтай ингэж үзүүрээр нь зурч өгнө. Аль борч юм дээ. За энэ борыг авчи дөө. Энэ бор саг авлаа. За тэгээ энэ голын зайгаараа хүнхэн тараад өгч. Энэ цагаа юм нарийн багсан дээр авлаа. Нөгөө зурсан доод давхраан дээрээ хөнгөө явуулаад өгч. За тэгээ урталт болохоор хайлайтер явна. За энэ хайлайтер авлаа. Яг урталт энэ
нүдний урд энэ хэсгийг албаар үлдээсэн шүү дээ. Бортын тавиагүй. Жинхэнэ цохилсан юм шиг тийш бортын тавьчвал. За ингээд тэн маань юу нь болцоо. Контроор яг сормосныхаа уугийг бодчихно. Нарийнхаа. Ингээд яг энэ хэсэгт ерөнхийдөө палмастрын контур ивэл зүгээр идэг. Тэгээ шаардлагатай бол нүдэн дотор талаас хүнхэн харлуулад өгчнө. Зарим хүний нүд ерөнхийдөө нээж харангууд зохин ил харагдаад идэгтэй. Тэгэхээр тэр нь амар цагаан тэсний дээр нь хард контур сормос байвал жоохон зохимжгүй онцгой харагддаг. Бохор. Зя ингээд бодож өглөө одоо шууд контур явна. За нүдний төгсгөлөө инглотын контрыг ерөнхийдөө багстай нэргэлж байгаа. За тэгээд өндгөн дээрээ хоёр талыг авлаа. Чимхлээ. Ингээд. За тэгээд одоо энд тэн төгсөж байгаа шүү дээ. Тэр эндээс тэний эхлэнэ гэсэн үг. Тэгээд үзүүрээр нь нэг зураас зурлаа. Төгсгөлөөс биш жоохон урдаас нь үзүүрийн цэвэрхэн байлгахын тулд авлаа. Ингэж зурхгүй яг чигээрээ одоо би та нартай харж ярьж байгаа шиг яг харааны түвшинд толио барьж зурх хэрэгтэй. Яагаад гэвэл ихэнх манайхны нүд нь ерөнхийдөө контур давхрааны төгсгөл нь ингээд контур руугаа ороод ирсэн байдаг. Тэг ингээд өөр хэмжээс гараад байдаг. Тэгэхээр яг ингэж харж агаад шулуун зураад доошоо харангууд ерөнхийдөө ийм өөр хэмжээс гарч ирж байгаад энэ л ерөнхийдөө зүг гэсэн. Тэгээ энийг ингээл дүүргэж. Иймэрхүү контур гарлаа. За ингээд ийм хоошоогоо урт сормоснаа нүдийг урт харагдуулахын тулд за тэгээ ингээд цавуугаа яг ирмэгээр нь ингэж цэвэрхэн нааж агаад жоохон баг зэргийн хатааж өгнө. За тэгээ наахта төгсгөлийн ерөнхийдөө контурн дээрээ давхар нааж өгнө. Нүдэд авч доош унжуулах биш тийм. Урт хэсгийг наалаа. Хоошоогоо нүднээсээ энэ зайтай. Ийм зайтай. Урагшаа яг нүд рүүгээ хит тулгаж өгвөл бас хатгаад аягүй төвхтэй байдаг юм тэр чигтэй утастай сормос. Тэгэхээр нүднээсээ баг зэргийн зайтай. Хоошоогоо болохоор контурн дээрээ бас нүднээсээ зайтай гээд нааж өгнө. Хатгаас өмнө жоохон дэшээ дэрвэлэглээ. Ийм болно. Одоо нүднийхээ уртлыг тодруулна. Ийм зүгээр ингийн уруул нүдний бор харандаа авчаад энэ болохоор Make Up Forever-ийн харандаа гээд урт хэсгээ тодруулаад өгнө. Урагшаагаа илүү урт харагдуулахын тулд баг зэргийн сэтэлгээ гаргаж өгнө. Энд харагдаж байгаа шиг нүднийхээ энэ дотор хэсгийг бас харандаагаараа бодоод өгнө. Жижигхэн үзүүр ингэж гаргахад хангалттай. Гэж бор харандаагаар зурж өгөхөөр илүү натурал тэгээд зөөлөн харагдаж байгаа. Тэгэхгүй яг хар контуроор ийм контур зурхаар жоохон ширүүн харагдах гэдэг. За тэгээд хумсныхаа үзүүрээр жоохон ингэж урагшаа ийм үзүүрийн цэвэрлээд өгч гэсэн үг. За тэгээд энийг нүдний тал хүртэл яваад үлдсэн хэсгээ цагаан харандаагаар үдээ томруулж харагдуулна. Цагаан гэж энэ яг бэж өнгийн харандаа нэг бүр хэрэглэсэн ангийн жижигхэн болцсон бас Make Up Forever-ийн 602 илүү. Энд дээр бүр код нь чарилчих. Ямарсан юм бэж өнгийн харандаа. Одоо энэ үлдсэн энэ дотор хэсгээ гээд тодруулаад өгнө. За ингээд нүд маань илүү том, илүү урт харагдаж байгаа гэж бодож байна. За хөмсгөө бодохтаа болохоор би заавал хөмсгөнийхөө үсээ цайруулдаг. Энэ нь болохоор Peripera-гийн Peony Ash гэдэг өнгө нь. Эсвэл би энэ шарыг бас өмнө хэрэглэдэг байсан. Тэгээд яг арьсандаа хүрэхгүйгээр үснийхаа ширхгийг бүгдийн сайхан самнаад өгнө. За ерөнхийдөө нүдээ тод будсан учраас бусад юмнуудаа нэг юм хөмсгөө тэгээд уруулаа бас тодлохгүй зүгээр энгийн тодруулахыг бодож байна.
Ийм нарийнх нь болохоор жюри доолын ийм харандаа ийм гурвалжин үзүүртэй үс зурхад айгүй зүгээр байдаг. За ингээд нэг ширхгээр нь урдаас эхлээд зурна. Өөрийнхөө хөмсгийг бол ерөнхийдөө би нэлээд нарийсгсан байгаа. Бичлэг рил хийх гээд нэлээд нарийсгсан байгаа. Тэгэхээр энэ дээрээ доороос нь жоохон зузаалаад өгье. Тэгээд төгсгөлийг бага зэргийн сунгах маягтай өснүүдээ бага зэрэг нэгээр нь хаана хоосон харагдаж байна. Тэр хэсгийг нөхөд өгнө. За ингээд нүд хөмсг маань болсон. Одоо сууриндаа ирээд орцгоё. Хацар өнгөлөгчөө тавих чинь. Энэ болохоор Dior-ийн флашныхаа. За энэ флашаа яг сүүдэрнийхаа дээр жоохон нүд рүү оруулах маягтай тавьж өгнө. Гэт тавьчих. Яг хамрын үзүүр дээр нэрүүн дээр бага зэрэг тавьчих. Хайлайтер болохоор Dior-ийн хайлайтераасаа авлаа. Яг энэ нүдний төгсгөлөөс энэ хамрны ишээ энэ гэрэл тавьсан доош харсан гурвалжингийн энэ захаар ингээд тавьдаг. Хайлайтер тавьснаар арьс маань илүү юм гялалцсан харагдана. Яа тэгээд уруулаа. Будахтаа эхлээд жоохон өөд аргач тавьчих. Уруулаас өнөөдөр гой хүрээлж аваад тэгээд хөнгөн өнгөөр бодъё гэж бодож байна. Мариогийн уруул хүрээлэгч энэний өнгө нь болохоор тайн өнгөтэй. За тэгээд уруулныхаа дээд хэсгийг тэгэхээр гаргаж өгнө. Ингээд дээд хэсгийг гаргаад өгнө. За доотлоос гаргаж өглөө. Дээд доотлоо сайн зузаалаад тэгээ эндээсээ төгсгөл рүү шулуун татаад өгнө. Инхээр уруул маань илүү юм даргуур биш юм цоргуур хөөрхөн хэлбэртэй болж өгнө. Ингээд захуудын бараараа усглаа. Энийг бөөрөнхий багс авч агаад энэ усгалтыг илүү гоё болгож өгнө. За тэгээ уруулаа будахтаа энэ Charlotte Tilbury-гийн Pillow Talk Fair гэдэг өнгө. Энэ өнгөөр гадуур нь энэ болохоор Fenty Beauty-гийн глоссоор давхарлаад будчих. За ингээд будалт маань дуслаа. Тэгээд нүд маань анх будалт эхлэхээс өмнө байсан царайнаас шал өөр болсон байх гэж найдаж байна. Тэгээд таад энэ будалтнаас асуух зүйл байвал комент хэсэгт үлдээж болно. Бас ямар будалт сурмаар байгаагаа бичиж үлдээж болно. Тэгээд би тэндээс ч харж агаад ерөнхийдөө ойрын хугацаанд олон бичлэг хий гэж бодож байна. Тэгээд таалагдсан бол like and subscribe. Тэгээд bye, дараагийн бичлэгээр уулзцгаая.